Hi, бүгдээрээ өнөөдөр нэг гоё юм задлж үзье. За энэ болохоор 2025 оны L'Occitane branding advent calendar байна. За энэ advent нь болохоор нийтдээ 500,900 төгрөгийн үнэтэй байсан. Тэгээд хүргэлт нь ороод 507,900 төгрөг болсон. За тэгээд мэдээж дүүргэлт нь хэд байгааг бүгдээрээ харъя. Монголд ерөнхийдөө advent calendar амар ховор байдаг болохоор таад бол үзэн бахтай нөгөө нэг Dior амар гоё advent-ууд байгаа шүү дээ. Монголд бол үзэж тийм байхгүй. Байх боломжгүй. Зараа. Ингээд за нийтдээ болохоор 24 ширхэг нүдтэй юм байна. За тэгээд эхнээс нь нээж үзье. Нэгийн тон энэ дээ. Нэгийн тон амар том юм байна. За ерөөдөө full size product бас full size юмнууд хэр их байхыг бас сайн мэдэхгүй байна. Shower oil гинэ. Биний шингэн савн гэдгээс биний одоо шингэн савн шиг тос юм болов? Ийм байна. За одоо номер 2. Айне. Яна ямар жижиг юм бэ яана. Хамчмоо. Дахиад travel size. Яна ингээд одоо бүгдээрээ travel юм бах та. Ямар тэнийг юм бэ? Body lotion гинэ. За номер 3. Энэ жигтэй өндөрлөл юм шиг байна да. Тэгвээ. Foot cream гинэ. Би жоохон харамсч эхлэх юм шууд 3 дахаас. За 4 дахь нь арайчтай бүхэл бүтэн 500,000 гэж нэг ч travel нэг ч full size product байхгүй бах тэгээд юм. Shower gel гинэ. Perfumed shower gel гэж шүү. Одоо 5 дахьын задлж үзье. Эсвэл L'Occitane дандаа ийм жижиг юмнууд байт юм уу? Миний санахын одоо гой том юм байдаг санагдах юм. Almond oil. Milk concentrate гинэ. За би юу гэдгийг бол мэдэхгүй байна нэ та. За 5 дахь нь онгойлгох за одоо 6. Бас нэг амар том юм байна. Гэтэ энэ удаахаа. Юу амар жижиг. Серум гинэ. Шүний серум гинэ. Гэтэ энэ ингээд амар сан дотроо юм желитэй юм шиг харагдах юм. Биш жел биш юм. Бөмбөлөгтэй. Болох уу? Яа, ямар тэнийг юм бэ? Яа, за одоо 7. Яна дахиад жижигхэн байна штэ. Энэ угаасаа жижигхэн байдаг хаа. Бидийг сайн. За залуужуулж малуужуулах крем юм шиг байна. За 8. Я би яг үйлсэн. Юу саван бэ? Би зүгээр л ингэ 500,000 төгрөгөөр хохироод үлдчихэж байгаа юм. Someone. За дараагийн рил дээр үзье.